1990-ад оны ихэнх үеийн Орос орн бол тогтолцоо нуран унаж шинээр төрж байсан ертөнц байлаа. Зөвлөлт холбоот улс задран унсны дараа хуучин дэг журам ганцхан шөнийн дотор алга болж хүмүүсийн дотор уламл нэмэгдэх айдас эргэлзээ ноёлсон цаг үе эхлээд байсан юм. Сибирийн гүнд орших Ангарск хот энэ бүхний яг голд нь оршиж байв. Үйлдвэрийн яндангаас тасралтгүй сунаглах удаа өвлийн урт шөнүүд засан дээгүр ойх бүдэг шар гэрэл. Хотын зах руу ороод бол ой модны дунд замхарж алга болдог шороон замууд. Өдөр нь энэ хот жирийн харагдана. Хүмүүс ажилдаа явж автобусны буудал дээр чимээгүй зогсон үйлдвэрийн чимээ дугарч амьдрал энгийн хэмнэлээр урсах мэт. Гэвч шөнө болоход Ангарск өөр хот болдог байв. Уушийн газар жижиг ресторанууд хаагдаж сүүлчийн автобус өнгөрсний дараа гудамжинд дүлдэх хин нэгний алхаан чимээ хүртэл хитрхи тод сонсогдох тэр мөчөд хотын жинхэнэ найдас сэрдэг байж. Эхний хэрэг гарахад хин ч үнийг нэг цуврал аллагын эхлэл гэж төсөөлөөгүй. Шөнө өрөө гэртээ харж явсан нэгэн залуу эмэгтэй маргааш нь хотын захын ойролцоох замын хажуугаас олдсон юм. Тэр их хүчирхийлэлд өртсөн дээр нь хитрхи догшин аргаар хөнөөгдсөн байв. Гэхдээ 1990-ад оны Оросд ийм төрлийн хэрэг харамсалтай нь огтхон човор биш байсан учраас мөрдөн шалгагчид үүнийг байдаг л хүн амны хэрэг гэж үзжээ. Харин хэдхэн сарын дараа яг л ижил төстэй нөхцөлтэй дахин нэг цогц олдсон нь бүх зүйлийг өөрчилсөн. Дараа нь 3 дахь, 4 дахь, 5 дахь хохирогч. Нас ойролцоо ихэнх нь залуу эмэгтэй оройн цагаар ганцаараа явж байсан мөн согтууруулах хундаа хэргэлсэн байсан тэд бараг бүгд хүчинд өвсөн. Эцэст нь хүний санаа нь багтамгүй харгас аргаар хөнөөгдсөн байсан юм. Энэ ижил төстэй дүр зураг дахин давтагдах тусам мөрдөгчд нэг амжилттай дүгнэлтэнд хүрчээ. Энэ бол санамсаргүй хэрэг биш. Нэг хүн, нэг хэв маяг, нэг л хүн шөнө бүр хотын гудамжаар ан хийж явна. Удалгүй энэ айдас Ангарск даяар тархав. Эмэгтэйчүүд шөнө ганцаараа алхахаас зайлсхийж, найзууд бие биенээ гэрт нь хүргэж өгөж, такси хүртэл сэжигтэй санагдах болжээ. Хотын альж захад зогссон танихгүй машин, автобусны буудал дээр хэд удаан зогссон хүн хүртэл сэжиг дөрвөл. Гэвч тэр үед хинч хамгийн амжилттай үннийг төсөөлөөгүй байсан. Алуурчин хотын харанхуйд нуугдсан танихгүй этгээд биш. Харин хүмүүсийн хамгийн их итгэдэг дүр төрхийн цаана нуугдж байлаа. Түүний нэрийг Михаил Викторович Попков гэдэг. 1964 онд Норильск хотод төрснөөс гадна харахад тайван жирийн амьдралтай өссөн нэгэн. Түүнийг таньдаг хүмүүсийн дурсамжинд онцгой хачин зүйл бараг үлдээгүй байдаг нь энэ түүхийн хамгийн жихүүд сүрмээр талуудын нэг. Зарим мангас анханасаа танигддаггүй. Тэд хамгийн энгийн, хамгийн аюулгүй мэт харагдах дүр төрхөөр хүмүүсийн дунд өсөж хажууд нь амьдарч өдөр бүр мэндэлж явдаг. Хожим амьдрал түүнийг Ангарск руу авчирч цагдаагийн байгууллагад элсэн орон баг дэслэгч цоллыг авчээ. Тэр шуурхай жижүүрээр ажилдаг, дүрмд хувцаа цэвэрхэн өмсдөг. Хамт олонтойгоо эвтэй, үргэлж инээмсэглэж явдаг байсан учраас хамт ажиллагчид нь түүнийг инээмсэглэлтэй Миша гэж хожилдог байж. Хожим энэ очийг сонсох бүрд хүмүүсийн уруугаар хүүтдаадаг болсон ойлгомжтой. Учир нь яг тэр инээмсэглэлийн цаана Ангарскийн түүхэн дэх хамгийн харгас цуврал алуурчин нуугдж байлаа. Тэр тогтсон гэр бүлтэй гаднаас нь харахад найдвартай нөхөр, ажлын хариуцлагатай цагдаа. Хинч түүнээс болгоомжлох шалтгаангүй. Харин ч дүрмд хувцастай цагдаа шөнө ганцаараа алхаж яваа эмэгтэйд аврал хамгаалалт мэд санагдах ёстой. Попков яг энэ итгэлийг л хамгийн харгас зэвсэг болгон ашигласан юм. Тэр шөнө дөлөөр Ангарскийн гудамжаар машина удаанаар жолоодож, баар уушийн газар автобусны буудалд шөнийн ресторан хаагдах үеэр хүмүүсийн урсгал суларж эхлэхийг хүлээн. Тэндээс ганцаараа баг зэрэг согтуу гэртээ яарч яваа эмэгтэйчүүдийг анзаарна. Машина зогсоож хаалгаа онгоолгоод машингийн найрсаг дуугаар суугаад яв хүргээд өгье гэж хэлнэ. Энэ өгүүлбэр олон эмэгтэй хувьд амьдралынхаа сүүлчийн 50 сонссон үгсийн нэг болж үлдсэн. Хотын гэрэл ард хоцорч машин шорон зам руу эргэх мөчөөс бүх зүйл өөрчлөгдөнө. Тэр мөчөд хохирогчид буруу машин цууснаа ойлгосон ч оройтсон байдаг байж, Попковын хадлага зүгээр нэг аллагаас хавьгүй илүү харгас шинжтэй. Тэр нэг л зэвсэг хэрэгэлдэггүй, сүх, хутга, халив, төмөр эд зүйлс, оосор гарт таарсан бүхнийг ашиглана. Зарим хохирогчийн бид олон төрлийн шарх зэрэг илэрсэн нь мөрдөгчдөд нэг зүйлийг ойлгуулсан. Энэ бол зүгээр ам хөнөх үйлдэл биш, харин түүний дотор олон жил хоримтлогдсон үзэн ядалтын дэлбэрэлт. Заримыг нь толгоор нь олон удаа зохиж, заримд нь хутга, халив ээлжлэн хэрэгэлсэн байдаг. Нэг бус олон удаагийн хитрхи догшин бараг өшөө авалт мэд цохилдууд, цогцуудыг ихэвчлэн Ангарскийн ойролцоох ой том автозамаа салаалсан хөнгөн шорон замын хажууд орхино. Үйл бол цасанд хагас дарагдсан зам бол өндөр өвсөн дунд орхисон байдаг.
Заримыг нь маргааш олдог, заримыг нь хэдэн 7 хоног бүр хэдэн сарын дараа илэрдэг байлаа. Хотын айдас жилээс жилд зузаарах тусам хамгийн жихүүц сүрмээр нэг үнэн чимээгүй орсоор байлаа. Попков өөрийгөө буюу тэр алуурчин гिचиг мөрдөж яваа хүмүүсийн нэг байсан. Тэр мөрдөгчтэй мөр зэрэгтэн зогсож хэргийн талаар ярилцаж алуурчныг хайж байгаа дүр үзүүлдэг байж. Өөрөөр хэлбэл Ангарскийн хамгийн том мангас өдөр бүр цагдаагийн хилцсэн гэрэлтэй коридороор инээмсэглсээр алхаж байсан гэсэн үг. Түүний тэр инээмсэглэл олон жил түүнийг нууж хотын шөнө бүр шинэ хохирогч хайсан аратан улам бүр туршлагатай болсоор байв. Энэ бүхэн эцэстээ нэг л асуултыг үлдээсэн юм. Яагаад хинч түүнийг сэжиглээгүй вэ? Тэр бол жирийн эмэгтэйчүүдийн ангууч биш, өөрөө ангаа хэрхэн тайван бараг эсэргүүцэлгүйгээр машиндаа суулгахаа төгс мэддэг махчин байсан. Ангарскийн шөнийн амьдрал түүний хувьд газрын зураг шиг тодорхой. Ямар уушин газар хамгийн сүүлд хаадаг, аль автобусны буудалд хүмүүс удаан үлддэг. Үйлдвэрийн ээлж солигдох үед ямар гудамж хүнгүй болдог, ямар зам ойроо салж, шүн тэрчгтээ эзгүүртгийг тэр бараг цаг минуттай нь мэддэг байж. Олон жил хотын цагдаагийн албанд ажилласан хүн учраас тэр Ангарскийн шөнө хэрхэн амьсгалдгийг бусдаас илүү сайн ойлгодог байсан. Ихэнх гэмт хэрэгүүд ижилхэн эхэлдэг байж, уушин газраас гарч ирсэн алхам нь баг зэрэг говьсон залуу бүсгүйчүүд. Зарим нь найзуудаасаа салж хоцорсон, зарим нь такси барих мөнгөгүй, зарим нь зүгээр л гэрн орхон гэж бодоод алхахаар шийдсэн хүмүүс. Попков ийм үчиг л хүлээн, машина удаанаар ойртуулж цонхоо доошлуулан машингийн өнгөөр хүргээд өгье гэж санал болгоно. Түүний дүрмт хувцас өөрөө хамгаалалт мэт санагдана. Шөнийн хүүтэнд ганцаараа алхахаас хамаагүй аюулгүй сонголт шиг. Гэвч тэр машин бол аюулгүй газар биш, харин үхэл рүү ордог хаалга байжээ. Попковын хохирогчид ихэвчлэн нэг ижил дүр зурагтай, залуухан жаахан махлагдуу дунд зэргийн биетэй, шөнө өрөө ганцаараа явдаг. Ихэнхдээ архины нөлөөтэй. Энэ сонголт нь санамсаргүй биш. Тэр өөрийн эрсдлийг багасгаж, эсэргүүцэл хамгийн бага байх нөхцөлийг сонгодог байж. Гэхдээ түүний сэтгэл зүйд зөвхөн боломжийн тооцоо байгаагүй. Хожим мэдүүлгүүдээс харахад тэр ийм эмэгтэйчүүдийг ёс суртахуунгүй гэж үзэж, өөрийгөө тэднийг шийтгэж байна гэж дотроо зөвтгдөг байсан гэдэг. Энэ нь олон цуврал алуурчдад ажиглагддаг, өөрийгөө ёс суртахууны шүүгч болгон төсөөлдөг гаж сэтгэлгээний хэв шинжтэй төснө. Гэвч түүнийг олон жил нуусан зүйл бол зөвхөн дүрмт хувцас биш байлаа. Түүнийг нуусан хамгийн том зүйл бол системийн алдаа байсан. Зарим хэрэг дээр нотлох баримтыг дутуу цуглуулсан, зарим гэрчийн мэдүүлгийг тоогоогүй. Зарим амьд үлдсэн хохирогчийн хэлсэн үг бүрийг шалгаагүй. Ялангуяа нэг өсвөр насны охин амьд үлдэж, өөрийг нь дүрмт хувцастай хүн цагдаагийн машинаар авч явсан гэж мэдүүлсэн ч хэрэг бодит ахицгүй үлдсэн нь хожмын хамгийн том алдаа болсон. Өөрөөр хэлбэл Ангарскийн маниакийг нуусан зүйл нь зөвхөн түүний овмих биш, харин түүнийг шалгах ёстой байсан тогтолцооны сохор цэгүүд байж. Тухайн үед хэрэгүүд цуврал биш тус тустай харагдаж, зарим нотлох баримт хоорондоо холбоогүй үлдэж, нэг мөрдөгчдийн үдсэн зураг нөгөө багийн ширээн дээр очихгүй байх үе олон байсан. Тэр үеийн техник мэдээллийн сан ДНХ шинжилгээний боломж өнөөгийнхөөс асар хязгаарлагдмал байсан нь алуурчинд яг хэрэгтэй цаг хугацааг өгсөн юм. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй алдаа нь амьд үлдсэн нэг хохирогчийн мэдүүлэг байлаа. 1998 оны өвлийн шөнө өсвөр насны охин гэртээ харахаар алхаж явахдаа дүрмт хувцастай цагдаагийн машинтай хүнтэй таарсан байдаг. Тэр хүн яг л бусад олон эмэгтэйд хэлдэг шигээ хүргээд өгье гэж санал тавьж, хүйтэн шөнө итгэл төрүүлэх дүрмт хувцас цагдаагийн машин. Охин сэжиглэх шалтгаан байсангүй. Гэвч хотын гэрлээс холдсон даруйд тэр шөнө аимшиг болж хуурсан юм. Попков түүнийг өөрөө аваачиж хүчирхийлж дараа нь модон дунд толгоог нь цохиж ухаан алдуулаад орхисон байдаг. Охин гайхамшигар амьд үлдэж эмнэлэгт сэрснийхээ дараа болсон бүхнийг ярьжээ. Тэр халдагчийн дүр төрхийг тодорхой санаж байсан, дүрмт хувцас, машин, ярих хөнгө, царайны ерөнхий төрх. Энэ бүхэн мөрдөгчдөд хангалттай том дохио байх ёстой байв. Энэ хугацаанд хамгийн үнцэнтэй мөрүүд бүдгэрч, эмнэлгийн зарим нотлохоо бүрэн баримтжуулагдаагүй. Сэжигтнүүдийн хүрээж тодорхой шалгагдаагүй үлджээ. Ингээд Попков дахин шөндөлөөр ангаа хийсээр үлдсэн. Энэ үеэс эхлэн түүний зориг улам өсөв, баригдах төгсөн ч мултарсан хүн дараагийн удаа бүр илүү тайван, бүр илүү болгоомжтой болсон. Тэр хотын хаан камер байхгүйг, ямар зам хүнгүйг, ямар үед эргүүл хамгийн бага байдгийг мэддэг байсан төдийгүй мөрдөн шалгах багуудын ажлын хэмнэлийг ч гадарладаг байж. Зарим талаараа тэр зөвхөн хохирогчтой биш, системийг өөрийг нь ангуучилж сурсан байв. Мөрдөн шалгах багууд олон жилийн турш цуврал хэрэг гэдгийг мэдсээр байсан ч яг гол сэжигтэн нь өөрсдийнх нь хүрээлэлд байна гэж төсөөлөөгүй. Энэ бол хүний сэтгэл зүйн хамгийн аюултай алдаа.
Попков өдөр нь мөрдөгчдийн дунд сууж шөнө нь өөрөө шинэ хэрэгээ бүтээн. Хэргийн газрын талаар ярилцаж бусдын дүгнэлтийг сонсож заримдаа бүр мөрдөлтийн чиглэлийг таамаглаж чаддаг байсан нь түүнд асар их давуу тал өгсөн. Хотынхан тэр хооронд айцтай амьдарсаар оройн Ангарскд ганцаараа алхах гэдэг бараг аз туршсан хэрэг мэт болсон байв. Хүмүүс маниак хизээ нэгэн өдөр баригдана гэж найдсаар байсан ч жил өнгөрөх тусам тэр найдвар нь цөхрөл болон хувирч байлаа. Гэхдээ түүнийг эцэст нь барьсан зүйл нь гэрчиж биш, хуучин мөрдөгчж биш, харин олон жилийн дараа иргэн ирсэн шинжлэх ухаан байсан. 2012 он бол Ангарскийн энэ аймшигт түүхэнд эргэлтийн мөч болсон жил. Оросын холбооны улсын мөрдөн шалгах хороо өмнө нь бараг орхигдсон, шийдэгдэх боломжгүй мэт санагдсан хэд хэдэн хуучин хэргийг дахин сөхсөн байна. Тэр үед 1990-ад оны мөрдөн шалгалтын үеэр авч үлдсэн биологийн уул мөрөөд, ялангуяа 2003 онд шинжилсэн хүчирхийллийн сорьцуудыг шинэ технологиор дахин шалгах боломж бүрдсэн байв. Урд нь хангалтгүй байсан ДНХ-ийн мэдээлэл энэ удаа илүү наривчлалтайгаар хүний генетикийн зураглалыг гаргаж чадсан байна. Лабораторийн дүнгууд нэг нэгээр гарч ирэхэд мөрдөн шалгах багийн уур амьсгал өөрчлөгдөж эхэлв. Олон жилийн турш цаасан дээр л үлдсэн амьжигтай файлууд гинэт нэг цэг дээр огтлцож нэг хүний генетикийн мөрлөлөө зааж эхэлсэн байна. Тэр нэр гарч ирсэн мөчийг хожим оролцсон зарим хүмүүс бараг нам гүн болсон агшин гэж дүрсэлдэг. Учир нь гарч ирсэн нэр нь тэдний төсөөсөн танихгүй маниак биш, харин өөрсдийнх нь системийн хүн байлаа. Тэр бол мэдээж алуурчин цагдаа Михаил Викторович Попков. Олон жилийн турш цагдаагийн байгууллагад ажилласан хамт олон нь инээмсэглэлтэй Миша гэж хожилдог байсан. Хэрэг мөрдөж байсан багуудын орчинд чөлөөтэй явж байсан тэр хүн. Түүнийг нэрлсэн ДНХ-гийн хариу бол зөвхөн нэг хүнийг илрүүлсэн зүйл биш, харин Ангарскийн олон жилийн айцыг нэг дор бодтой дүр төрхтэй болгосон мөч байсан. 2012 оны 6 дугаар сарын 23-нд Попков Владивостокоос шинээр худалдаж авсан машина унаж явах үед нь саадуулсан байдаг. Тэр эсэргүүцэл үзүүлээгүй, зүгтхэгч оролдоогүй, бараг олон жилийн турш үргэлжилсэн давхар амьдрал нь эцэстээ дуссныг хүлийн зөвшөөрсөн хүн шиг тайван бууж өгсөн гэдэг. Гэж жинхэнэ зочрол баримтчилгааны дараа эхэлнэ. Мөрдөн байцаалтын өрөөнд Попков эхлээд 1997 онд гарсан 3 эмэгтэй аллах хүчирхийллийн талаар мэдүүлэг өгсөн. Гэвч энэ бол зөвхөн эхлэл байв. Нэг мэдүүлэг нөгөөгөө дагуулж, нэг хэрэг нөгөөгөө нээж тоо хяналтаас гарч эхлэв. Мөрдөгчид эхэндээ хитгэн хэрэгт баттай баримттай байсан ч Попков өөрөө олон жилийн турш нуугдсан аллуудаа араас нь нэг нэгээр нь нэмж хүлээж эхэлсэн байдаг. Түүний хүлээлтүүдийн амьжигтай тал нь зөвхөн тоо биш, харин хэргийн газруудыг яг таг зааж өгсөн явдал байлаа. Зарим цогцолдсон, зарим хизээч бүрэн тогтоогдоогүй байсан байршлуудыг тэр ой санамжаасаа бараг газрын зураг шиг гаргаж ирж мөрдөгчдийг ой мод хуучин зам, шорон траасууд руу дагуулж очдог байж. Олон жил өнгөрсөн ч тэр газар бүрийг санаж байсан нь түүний дотоод ертөнцид эдгээр аллууд хичнээн гүн суусан байсныг харуулдаг. Удалгүй хэрэг хідэн 10 хавц зэрэг болж тэлсэн. Шүүхэд шилжих үед материал нь 195 зузаан хавтас, хэдэн мянган гэрчийн мэдүүлэг, 300 гаруй шүүх эмнэлгийн болон криминалистикийн шинжилгээ, 2500-аас дээш генетикийн сорьцын дүнг агуулсан Оросын түүхэндх хамгийн том цуврал алуурчны мөрдөн шалгалтуудын нэг болж хувирсан. Тэр нийтдээ 91 аллахын хэрэгт холбогдсноос нэг нь л өөртөө ажилладаг байсан цагдаа байснаас бусд нь бүгд хөөрхий танихгүй бүс хүчүүд байснараа Орос улсын түүхэнд хамгийн олон хохирогчтой цуврал аллагын хэрэг болсон. Сонирхолтой нь Попковын анхны батлагдсан аллагууд 1992 онд яг Чикатилогийн шүүх болж байсан жил эхэлсэн байдаг. Тиймдээч түүнийг Чикатилогийн сүүдэр хэмээн нэрлэх болсон аж хөнөөсөн хүнийхээ тоогоорч Чикатилог холд авсан. Попков өөрийн мэдүүлэгт нэг жихүүц хүрмээр өгүүлбэр хэлсэн байдаг. Тэр аллагаа зогсоосон шалтгаанаа бэлгийн замын өвчнөс үүдэлтэй бэлгийн сулралтай холбож тайлбарлсан. Өөрөөр хэлбэл түүнийг зогсоосон зүйл нь гэмшил айдас эсвэл цагдаа нар биш, харин бие махбодын өөрчлөлт байсан гэсэн үг. Энэ нь түүний сэтгэл зүйн хүйтэн хүний мэдрэмжээс тасарсан байдлыг хамгийн тод харуулдаг хэсгүүдийн нэг. Гэвч мөрдөн шалгалт үүгээр дуусаагүй. Попковыг Владивостокоос улаан үүд хүртэлх ас дорнтын зам дагуух өөр олон 10 илрээгүй аллагтай холбон дахин шалгаж эхэлсэн. 91 бол эцсийн тоо биш байж магадгүй гэсэн айцыг өнөөдөр ч үлдээдэг. Үүнээс өртөө 3 эмэгтэй л амьд үлдсэн ба цаашлаад хохирогчид 136 хүнд хүрэх магадлалтай гэж тооцсон байдаг. Попков мэдүүлэхдээ би их нэртэй хурдж байсан, тиймээс харгас эмэгтэйчүүдээс дэлхийг цэвэрлэх хүсэлтэй байсан хэмээсэн байдаг. 2015 оны 1-р сарын 14-нд Иркутскийн мужийн шүүх түүнд 2 удаагийн бүх насаар нь хорих ялыг онооч.
2025 онд тэр дахин нэг эмэгтэй буюу 2011 оны аллагыг хүлээсэн гэх мэдээлэл гарсан нь энэ сүдээр одоо ч бүрэн арилаагүйг харуулв. Олон жилийн өмнө хаагдсан буруутан олдоогүй хэрэг дахин аморж түүний нэр дахин гарч ирсэн нь нэг л зүйлийг сануулдаг. Ийм төрлийн алуучдын бодиттой шүүхийн шийдвэр дээрх тооноос үргэлж илүү байх магадлалтай. Гэхдээ энэ түүхийн төгсгөл тоон дээр биш сургамж дээр тогтдог. Ангарскийн шөнө олон жилийн турш нэг аймшигт худал дээр тогтож байж. Цагдаагийн машин, аюулгүй мэд дүрмд хувцас, аврал мэд, инээмсэглэл итгэл төрүүлэн мэд санагдсан. Гэвч яг тэр бүхний цаана хотын хамгийн амжигтай мангас нугдаж байсан юм. Хамгаалагч цагдаагийн дүртэй, эсвэл аврагч эмчийн дүртэй, бүр лам санвартны дүртэй хинж байсан ч хувцсны цаана хин нугдаж болохыг, хинээс ч болгоомжилж сэрэмжтэй байхыг энэ хэрэг сануулжээ.